Сайн байцгаана уу бүгдэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр олон улсын үйл хөдлөлгөөрийн талаарх мэдээллийг хүргэдэг Global Real Estate Talk контентын маань энэхүү дугаар Сауди Арабийн Риад хотоос та бүхэнд орж байна. Тэгэхээр миний одоо яг ард харагдаж байгаа энэ хэсэг бол яг Риад хот ингээд тэр чигээр яг гарын алган дээр тавьсан юм шиг ингээд харагдаж байна. Тэгэхээр Сауди Араб бол Арабын хойд хамгийн том ийм улс. Нийслэл хот нь Риад. Тэгэхээр 1700 оноос эхлэлтэй ийм том орн байгаа. Дэлхийн нийт газрын төслийн нөөцийн их хувийг эзэлдэг. Газрын төслийн нөөцөөр бол дэлхийд 2-т ордог маш баян ийм улс байгаа. Тэгэхээр нийт экспортын 90% бол газрын төснөөс гэж бүрддэг ийм улс байна. За тэгээд Риад хот маань ер нь бол Сауди Араб нийтдээ 35 сая хүнтэй маш том орн байгаа. Тэгэхээр Сауди Араб Арабын нэгдсэн Эмират хоёрыг хүмүүс ер нь бол их андуураад байдаг. Тэгэхээр Дубай гэдэг Дубай хот бол Арабын нэгдсэн Эмират улсын хот. За Сауди Араб бол тэрнээс маш өөр хамаагүй илүү том газар нутагтай ийм Арабын хоёрын том улс байгаа. За Сауди Араб бол хэмжээгүй эрх таанд засаглалтай ийм улс байгаа. Тэгэхээр газар нутгийн хэмжээгээр бол дэлхийд 13-т ордог. 2.1 сая километр квадрат газар нутагтай нэлээд тийм өргөө болдом газар нутгийг бол эзэлсэн ийм улс. За миний хувьд болохоор зэрэг энэ яг газар нутгийн хувьд болохоор Сауди Араб Монголтой нэлээд их төстэй юм шиг санагддаг. Яагаад гэхээр их хэсгийг бол ийм хуурай тал хээр говийн хэсэг эзэлдэг ийм улс байгаа. Тэгэхээр Монгол газар нутгийн хэмжээгээр бол дэлхийд 19-т ордог 1.5 сая километр квадрат газар нутагтай гэдэг бол та бүхэн мэддэг баа. За Риад хотын хот төлөвлөлтийг харах юм бол ер нь бол ийм блокон төлөвлөлттэй. Ер нь бол urban development буюу хотын төлөвлөлттэй блокын хэлбэрээр хийгээд хамгийн зөв гэж дэлхийд үздэг. Тэгэхээр блок хэлбэрээр хийгээд тэрийг тойруулаад ингээд замаа тавиад ингэж төлөвлөлтөг ийм жишг бол дэлхийн маш олон орнд байдаг. Тэгэхээр Сауди Араб бол гадны хөрөг оруулалтыг татах чиглэлээр бол сүүлийн жилүүдэд бол маш идэвхтэй ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр миний бодлоор зэрэг Fiatsi International гэдэг Францад төвтэй олон улсын үйл хөдлөлгөөрийн хөгжүүлэгч нар хот төлөвлөгчид гэдэг маш олон үйл хөдлөлгөөрийн мэргэжлүүдийг нэгтгэсэн ийм том холбооны leadership conference буюу удирдлагуудыг нэгтгэсэн тийм томоохон хот төлөвлөгч инженерүүд архитекторуудад цугларсан энэ том конференцд оролцохоор энэ үлцээрээ байгаамаа анхаарал хандуулж байгаад маш их баярлалаа.